Байцгаана уу? Одмондөр суугаас та бүхнийхээ амрыг эрен мэдчилж байна. Археологийн нууцад нэвтрүүлэг эхэлж байна. За өнөөдрийн сэдэв бол Монгол нутгаас Египтийн фараоны олдор олцсон уу гэдэг сэдвээр маратагч минь ярьж өгнө. За энэ дугаарыг хамтран ажиллагчаар үрждэг сар хариултаа хадгалъя. Худалдаа хөгжлийн банк, за Mobicom найзаа ураа дата урамшуулал хамтран ажиллаж байна. За энэ нэвтрүүлэг маань NTV болон Одмондөр радио 107 83.3 гэсэн хост долгионоор та бүхэндээ хүрч байна. За студид Америк сургуулийн түүхийн багш Анар хааны Марат хаан, за хөтлөгч Орон Чимэг хоёр ажиллаж байна. Танд энэ өдрийн мэндийг хүргье. За энэ өдрийн мэндийг хүргье. За орно хоёлоо одоо өнөөдрийн ярих гэж байгаа сэдв маань болохоор эртний Египтийн холдуур Монгол нутгаас олдсон уу гэдэг сэдв байгаа. Тэгэхээр энэ сэдв маань болохоор яг одоо Монгол Улсын их сургуулийн археологи антропологийн тэнхимийн доктор профессор О Эрдэнэт болон доктор профессор Амар Түвшин одоо манай багш нарын маань Монгол нутгаас Египтийн фараоны нүүрний дүрс олдсон тухай гэдэг энэ судалгааны өгүүлэг болон яг хар орим хотын одоо малтлах судалгаанд үндэслээд одоо юу яасан байгаа юм. Сүүлийн одоо Монгол Германы хамтарсан хар орны одоо экспедицийн судалгааны тайлангууд бас өмнөөс гарсан одоо хэвлэгдсэн ном судалгааны бүтээлүүдээр ишлэж ярих юм. За тэгэхээр яг эндээс ингээ бүр эхнээс нь хөөгд үзэх юм бол ер нь талын морьтон дайчин энэ ард түмнүүдийг бол эртнээс нааш нэг зэрлэг бүдүүлэг гэдээ яриад явж исэн боловч ерөн судалгааны төвшин нь бол энэ бол ерөөсөө тухайн үеийн нэг зоригтой хэсэг бүлэг улс төрийн үүднээс л улс орнууд гэсэн үг шүү дээ одоо ингэж зоригтой одоо ингээд Монголын түүхийг харуулах гэдэг ч юм уу арай өөрөөр бичих зэрлэг бүдүүлэг гэдгийг дэлхийд дахин нотлон харуулахын үүднээс бичдэг байсан болохоос биш яг ер нь бол яг нүүдэлчдийн ноёрхлын өөрсдийнхөө ноёрхлыг тогтоогоод тулгуур төрөө байгуулах энэ явцад бол хот суурин байгуулах нь бол лавтаа яг хүннэг үеэс байсан гэдгийг хоёулаа одоо луут хот болон хүннэг үеийн бас 20 гаруй хотын одоо ингээд жишээн дээр авч ярих юм бол ерөнхийдөө ойлгомжтой очиж байгаа байхгүй тий. За тэгэхээр энэ бол мэдээж эдгээр одоо судалгааны эргэлтэнд ороод эхэлснээр бол нүүдэлчд бол айл 2000 гаруй жилийн тэртээс хот сууринтай улс төрийн төвтэй байсан гэдэг нь бол ер нь тодорхойлоод байгаа. Гэтэл энэ цаашаага явсаар хагаад хүн төрөлхтний түүхэнд бол ер нь агуу эзэнт гүрэн байгуулсан улс орн бол 10 хуруунд дотор орох нэг цөөхөн байгаа штэ. Энийн нэг нь бол яалчгүй монголчууд. Тэгэхээр Монголын эзэнт гүрний тухай ийм зүйл яриад байна. Тэгэхээр 13 дугаар 100 гэдэг нь бол ер нь дэлхийн түүхэнд бол Монголын 100 хэмээн нэрлэгдэжсэн байгаа байхгүй. Тэгээ түүхч Хорол Дамбугаан хэлсэн үг гэдэг. Хэлсэн үг гэжтэй одоо судалгааны юу байхгүй бүтээл. За энэ судалгааны бүтээл нь болохоор монголчууд дэлхийн нийслэлийг байгуулсан хэмээх юм том судалгааны бүтээл бүр 2006 оны үед хэвлэгдэж гарч ирсэн. За тэгээ энэ судалгааны бүтээлдээ бол хар хорим хот бол яг тухайн үеийн дэлхийн нийслэл байсан. Бөгөөд ер нь Монгол хаад язгууртнууд бол ер нь дэлхийн хувь заяаг одоо хар орим хотоос энэ алтан гаргамжааг ингэж атгаж исэн юм а гэж ер нь бол дэлхийн хувь заяаг хар орим хотоос Монгол хаад ууж хийддэг байсан гэдэг энэ зүйлийг яриад байгаа. За энэ нь бол яг л нэг хар орим хот өгөөдөө гүйг мөнх энэ хаадуудын үед бол хэр хүчрхэг байсан бэ гэдгийг нь илүү ингэж нотолж харуулж байгаа зүйл байгаа байхгүй. Тэгэхээр саяны одоо түүхч Хорол Дамбугаан хэлсэн үг бол бас үнэнд ойр ер нь бол үнэн байх магадлал өндөртэй. Ер нь бол мэдээж одоо ингээд локийн хувьд ингээд бодоод үзээлтэй апрактив нэгдсэн үү? Апрактив одоо хувийн нийлээсээ салсан байсан уу үгүй юу? Америктив нэгдсэн байсан уу Австрали твийн тухай ингээд бодоод үзэх юм бол бас нэг гэж нөгөө их засаг хууль бол дэлхийн одоо яг тухайн үеийн соёл иргэншилт хуурай газрын ихэнх газарт үйлчилж исэн гэдгээрээ бол энэ бол тодорхой болж таарад байгаа юм. За тэгэхээр нүүдэлчин монголчууд бол өөрийн ноёрхлыг тогтооно, толгор төрөө одоо ингээ байгуулах явцдаа энэ нүүдэлчдийн төвлөрсөн суйрангуудыг барьж байсан байгаа. За мэдээж энэ бол мэдээж нэгд суйран биш бусад одоо суйрангуудын харилцаа холбоо гэдэг ч юм уу уялдаа холбоо гэдэг зүйлүүд бол давхар харагдж байгаа. Ялангуяа энэ нь бол 13 дугаар зууны үеийн хот суйранд бол илүү тодорхой харагддаг байхгүй. Улс төрийн төвийг бол одоо хар орим хот гэдээ бодоод үзэх юм бол өгөөдөө хааны өвлийн ордон гэдэг ч юм уу жишээ нь одоо сурвалжид гардаг Гүйг хааны одоо хаан ширээн дүрмжлэгдсэн тамирын шар ордон гэл ингээд одоо 13 дугаар зууны үеийн хот суйрангууд бол ингээд хилээд байвал маш олон ингээд лист гарна гэсэн үг байхгүй дугаарууд гарна. За тэгэхээр энэ бол ерөөсөө яг Монголын үр зүрх болсон орхины хөндөд байрлах хар орим хот энэ бол монголчуудын одоо ингээд бусдаас ялгарах өвөрмөц онцлогийг илтгэж харуулж байгаа байхгүй. Ингээд харуулж байна За энэ нь одоо яагаад вэ гэхлээр яг хар орим хотын одоо ингээд байршлын хувьд бол одоо өнөөгийн Монгол улс өөр хангаа аймаг хар орим сум шүү дээ. За тэгэхээр энэ бол яг ингээд Монгол нутгийн одоогийн газар нутгийг бол ингээд төв хэсэг бас байж чадхаар болохоор гац. За гэтэл одоо яг
тухайн үеийн одоо хандлаг аймагуудын үе, дараа нөгөө их Монгол улс байгуулагдсан үе те энэ зэргийг хараад ах юм бол яг л нөгөө нэг нийт монголчуудын яг ингээд зүрхэн газар гэх юм уу яг гол төв хэсэг гэдэг юм уу энэ утгаар нь бас харж болж байгаа юм. За тэгэнгუთ одоо хар ойрон хот. Хар ойрон хотыг бол анх бол яг монголчуудын хувьд би одоо ингээд нэг цаг хугацааны хувьд нөгөө эхлэл үүсэл мүсэл гэхгүйгээр яг одоо монголчуудын хувьд ингээд хамаатай болоод эхлэх үе нь бол 1220 онд Чингис хаан хар ойрон хотыг те одоо юу яаж байгаа байхгүй орхны хүндэд байгуулах юм зарлиг болгосон гэж байгаа. За ихэнх настай та тий. За ихэнх түүхэн сурвалжуудад бол ийм мэдээ те одоо ингээд түүхэн номнууд ингэж гараад байна. Гэтэл энэ талаар ингээд дурдсан түүхэн сурвалж бол байдаггүй. За энэ талаар бол бүр маш нарийн судалгаа хийсэн бол Германы эрдэмтэн те хар ойронд бол одоо ингээд сүүлийн 20 гаруй жил одоо ингээд маш эрчимтэй ажилласан Хайнс Хийтл гээд Монгол Германы одоо хамтарсан экспедицийн одоо судалгааны багийн ахлагч аахгүй. За энэ хүн бол бас тусдаа өгүүлэл бичсэн байдаг. За тэгээд энэний маргаан нь яагаад ингэж гараад байгаа юм бэ гэхлээр нэг тодорхой зүйл байгаа байхгүй. Яг ингээд түүхээ мэддэг хүн байх юм бол 1219 онд Чингис хаан 29 мосын аянд тавьсан. Тэгэхээр 1220 онд бол тэр дундад Азад байгаа мөртлөө хар ойрон хотыг за одоо энд ингэж хар ойрон хотыг байгуулсан шүү гэдэг зарлиг болгох боломжтой юу үгүй юу гэдэг юм нэг эргэлзээтэй асуудал гарч иж байгаа. За энэ бол одоо ингээд яах нь гээд зарлиг болгосон одоо эсвэл одоо энэ бол нөгөө нэг Чингис хааныг үндэслэн байгуулсан гэдэг нь болохоор монголчуудын те их Монгол улсыг одоо байгуулсан Монголын эзэнт гүрний үндэс суурийг тавьсан гэдэг утгаараа бас ингэж бичсэн байх болов гэдэг бас нэг одоо ингээд таамаглал те ийм юм дэвшигтэй явж байгаа. А гэтэл хар ойрон хот бол яг одоо Монголын эзэнт гүрний те өгөөдө хаан буюу Чингис хааны 3 дугаар хүү 1229 оноос 1241 оны хооронд эзэнт гүрний хаан ширээн суусан. За энэ хүн бол яг 1235 онд хар ойрон хотыг одоо тий гадуур нь одоо хэрэм бэхлэлт ингэж барьсан гэж байгаа байхгүй. За ингэхлээр энэ бол ер нь бол нэг зүйл давхар ажиглагдаад эхэлж байгаа. За өмнө нь бол одоо яг монголчуудын тий одоо дайнч морьтонгууд тий одоо энэ бол ингээд нэг түүхэн хугацаанд бол ингээд морьтоннуудын гэж нэг гадаад судлаачдын хэлж байгаа л да. Энэ нэг хэврэгхэн ойрхолоос тогтвортой мэрэгчсэн зохион байгуулалт бүхий төр тулсын хэлбэрт шилжих одоо юм шийдвэрлэх одоо ингээ алхам болсон гэж байгаа байхгүй хар ойрон хотыг одоо ингэж байгуулснаар гэж байгаа. За энэ нь бол өөрөө бас байж болохоор гэсэн үг байхгүй. Яагаад гэвэл яг энэс өмнөх нь бол нөгөө ханилэг аймагуудын тий оддоо тэнгэр оршиж олон улс байлдаж орондоо ундах завдалгүй олзолдон булаалдаж байв гэл хөрс дэлхий хөвчөж хөвчгөн улс байлдаж хүнжилдөөч ундах завдалгүй хөнөөлөн тэмцэлдэж байв гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нь бол нөгөө хэврэхгэн гэдэг одоо тий энэ үгний бас утга санаанаас гарч иж байгаа юм болов. Тэгэхээр одоо ингээл урнаа битэрийн ярьж байгаа энэ зүйлийг тий энэ одоо ингээ Монголын эзэнт гүрний одоо хэврэхэн гэдэг хэмбэ гэдэг ч юм уу тий энэ утгаар нь биш. За яг ингээд нэг судлаачдын тодорхойлж байгаа нь хар ойрон хотын нөгөө нэг байгуулсан ач холбогдлын талаар ингээд бодож ойлгосоо гэж бодож байгаа юм. За тэгээд цаашаага ингээд яваад үзэх юм бол хар ойрон хотын хөгжил бол яг ингээд цэцэглэлт бол өгөөдөө хааны үед эхэлсэн байна. Харин энэ нь цаашаага нөгөө нэг тий Гүйг хаан, Мөнх хаан тий эдний үед бол бүр оргил үед өрсөн байгаа байхгүй. Тэгэхээр энэ оргил үедээ хүрсэнг бол тий төгс хэлбэрээ олсонг бол одоо яг Монгол нутгаар аялсан тий гадны одоо ингээд нөгөө илч төлөөлөгч нар тий жуулчд гэх юм уу эдгээр хүмүүсийн тодорхойлж бичсэн тэр сурвалж бичгүүдэд бол маш тодорхой тэмдэглээд үлдээсэн байдаг. Монгол мод тий. За хэдийгээр одоо яг ингээд юу яаж байгаа юм 13-аас 14-р зуун тий цаг хугацаа ахаад нэг жаахан цааш явлаа тий энэ үед бол одоо ингээд тодруулах юм бол Монголын тий одоо ингээд юан гүрэн Алтан ордны улс, Ил хаант улс, Цагаадаан улс тий яг эдгээр улсуудын үед бол монголчууд ингээд дотор ингээд задарч штэ тий ингээд задрал явагдаж байна. Энэ үед бол хар ойрон хот бол мэдээж Монголын эзэнт гүрний тэр уурагт харих гэдэг зүйл тий амин сүнс гэх юм. Энэ байха болоод айл хэдийн одоо болсон байгаа юм. Гисэн хэдий боловч одоо үзэл суртлын хувьд гэж байгаа байхгүй үзэл суртлын хувьд монголчуудын хувьд төв гэдэг утгаа хадгалсаар байсан нь илэрхий байгаа. Үзэл суртлын хувьд. Тий, үзэл суртлын хувьд. Яон гүрэн ч одоо нөгөө дэлхийн түүхэнд хамгийн том газар нутагтай тийм гүрэн тэнд байгуулагдаад одоо юу гэдэг хар хувнаас илүү том гэдэг утгаараа ингээд яачж гэнэ үү те. Тий, ер нь бол яг хар ойрон гэдэг маань бол энд бас нэг яг ингээд бүр мөшгөөд ярих юм бол ариг бүх хувлаа хоёрын одоо тэмцлээс шалтгаалаад хувлаа хаа нөгөө Кайпэнд одоо нөгөө нэг нийслэл хотыг эхлээ шилжүүлж байгаа шүү дээ. Энэ Кайпэн хотыг хар ойрны эсрэг ингээд сөргүүлөө тавьчихж байгаа байхгүй. Шалтгаан нь юу гэхээр хар ойрон хот бол яг одоо нөгөө Алтан улсыг эзэлснээс хойшоо гэсэн үг шүү дээ. 1232 оноос хойшоо тий 34 оноос хойшоо юу яагаад ятж байгаа юм. Урд зүгээс одоо нөгөө бараа тавар бүтээгдэхүүн тий ийм зүйлүүд ингээд шууд хамааралт олж байгаа шүү дээ мэдээж. Хот суурин тэржиж маш олон хүн байгаа тий. За гэтэл тэндээс ч нөгөө хоол хүнс ариг бүх рүү нийлүүлэх юм бол ариг бүх хүчрэг болчихно шүү дээ. Тэгэн гоч одоо энд нөгөө нэг хориглолт гэдэг зүйлийг тавиад эхэлж байгаа юм.
За яг нь хар орон хотын талаар нэг амин зүрх гэсэн шүү дээ тий. Амин зүрх байсан бол одоо үзэл суртлынхын төв боллоо гэдэг ба шүү дээ. Энэ нь бол одоо саяны нэгдүгürt юу яаж байгаа сте. Хар орон хотыг одоо тий монголчуудын одоо төв байсан тий. Нийслэл хот одоо дэлхийн нийслэл хотыг одоо ингээд ур зүг рүү нүүлгсэн ховлааг одоо буруу шаасан тий. Иймэрхүү одоо нэг алтан үргийн ноёдын одоо эсэргүүцэл тэмцэл байгаад байгаа. За энэ бол нэгдүгээр баримт нь болоод байна. Гэвтэл Юан гүрэн өөрөө байгуулагдсныхаа дараа гэсэн үг шүү дээ. Хувлаа хаанаас хойшоогоо хаан ширээн цуух ханхүүнэр нь хар орон хотыг захирдаг гэсэн байгаа байхгүй. Тэгэхээр тэр уугуун хүү гэдэг юм уу эсвэл одоо хаан ширээн залгамжлах ёстой Юан гүрнийг цаашид өдөрдөж явах ёстой энэ хаадууд маань Монгол ахуйгаа мэдрээд хар орондоо суугаад те ер нь бол тэр монголчуудаа захираад ингэснийхаа дараа Юан гүрнийхээ хаан ширээн цуун гэдэг зүйл бас явагдаад байна. Үүнээс гадна бас хид хідэн одоо тийм баримтууд байгаад байгаа байхгүй. Жишээ нь одоо ингээд юу вэ? Хар орон хот гэдэг маань бол нийтдээ одоо ингээд маллах судалгаа бол нэлээд удаан хугацаанд явагдсан шүү дээ. Би жоохон байж илүү тодорхой яриадгүй тийм. Гэтэл энд бол нэг тухайн хар орны одоо ингээд маллах судалгаа явагдаж ах энэ үед бол ийм хэсэг ийм чулуунууд толтодсон юм байна л да. За тэгээд тэр чулуунууд нь бүгд ийм Монгол бичдэг. Тий. За тэгвэл бол чинь одоо тий ингээд явсараад хамгийн сүүлийнх нь 2009 онд болсон байхгүй ингээд маш олон хэсгүүд гэсэн. За тэгээд тэр чулуунууд чинь ингээд хоорондоо эвлэрж ин гэсэн үг шүү дээ. Эвлэгдээд эхлэнгууд чинь ерөнхийдөө тэр чулуун дээр юу битсэн талаар ингээд тий утга санаа тайлгдж эхэлж байгаа байхгүй. Нийлүүлж шүү. Тий нийлүүлж. Гэвтэл энэ дээр бол яасан бэ гэхээр яг одоо нэг хар орон хотод очиж үзсэн хүмүүс бол тий нөгөө нэг их асарт гэдэг одоо нэг хундаам цутгцсан одоо хэсэг байгаа. Тэн дээр байгаа нэг яст мэлхий байгаа байхгүй. Тэр яст мэлхийн дээр байсан гэрэл төшөө байгаа байхгүй. За тэгээд тэр гэрэл хөшөөн дээр юу гэж бичсэн байдаг вэ гэхлээр тийм мэдээж 1346 онд бичсэн байгаа юм л да. Энэ нь 1342 оноос 46 оны хооронд хар орон хотын тэр одоо их асарт хэмээх том сүмийг те сэргийн засварласан байгаа юм. За тэгээд ингэ сэргийн засварлан гэдэг нь тухайн цаг үед болвол Юан гүрний хаан болвол тогоон төмөр хаан байсан байхгүй. 1333 онд хаан ширээн цуусан те 68 он хүртэл. За тэгэхээр тогоон төмөр хаан болвол яг юу гэж үзсэн бэ гэхлээр ер нь бол яг тэр бичгэн дээр ингэж бичсэн байгаа юм. Хаан те одоо эзэнт гүрний бүхий л сүм хийдүүдээс гэж байгаа байхгүй. Хийдүүдээс энэ зэрэгцэх нь одоо те энэ одоо их асар сүмтэй одоо энэ зэрэгцэх сүм бол байхгүй гэж байгаа. Тэгээ тухайн үеийн тэр тогоон төмөр хаан гэдэг маань болохоор яг Монгол төрийн хаан гэсэн үг шүү дээ. Алтан уургийн хаан те 15 дахь хаан. За тэгээ хар орон хотыг бол монголчуудын үзэл суртлын нийслэл хот байсныг нь бол өөрөө хүлээн зөвшөөрсөн байгаа байхгүй. За тэр бичгэнээр юу гэсэн байдаг вэ гэхээр энэ бол манай эзэнт гүрний Юан гүрэн анх үүссэн газар мөн болоо гэж байгаа. За ингэ бичсэн байна те. За тэгээ энэ нэвтрүүлгийг сонсож байгаа хүмүүс маань бол одоо ингээд янз янзаар ярих л та. За Ховлын хаан бол одоо Юан гүрнээс илжүүлээд хятад руу ингээд нөгөөд явчихсан те. Ингээд янз янзаар ярьж магадгүй. Гэхдээ яг нэг үзэл суртлын хувьд бол бас хар орон хотын өөрийнх нь ач холбогдол нь бол бас хэдийгээр Юан гүрний давааны арын муж те эсвэл ингэж нэрлэгдээд явж исэн боловч ер нь бас ингээд ач холбогдлын хувьд бас байсан шүү гэдэг зүйлийг давхар хэлээд байгаа. Тэгээ энэ бол нөгөө нэг дараагийн одоо түүхэн үйл явдлуудаар бас илүү тодорхой болж байгаа юм л да. Тэгээд энэ дээр дахиад нөгөө нэг одоо хоёлаа нөгөө нэг Египтийн фараоныхаа олдроо ярих гал тэгээд жоохон би нэг оршил хэсгээ жоохон ингээд дэлгэрэнгүй явчих шиг боллоо. Гэхдээ яг дахиад цааш нь ярих гэдэг шүү дээ тий. Монголын түүхэнд ер нь Монголын эзэнт гүрний яг тийм гялалцсан хоригл үе тий. Эсвэл мандан бадрал, мөхөл буурал, доройтол эсвэл одоо тэр монголчуудын өөр хоорондоо одоо ингээ хэрхэн эвэрлэлд нь нэгдэж байгаа, эсвэл тэмцэлдэж байгаа, ботарж байгаа тий. Энэ бүх хар бараан эсвэл одоо хамгийн сайхан гэдэг юм тий. Энэ бүх түүх бол бүрний хар орон хоттой холбоотой байхгүй. Тэгэхээр энэ талаар түүнтэй ер нь бол тий ингээд маш сайн судалсан тэр нэг Хютл гэдэг одоо Германы эрдэмтэн гэдээ хэлсэн шүү дээ тий. Энэ хүн бол яг ингээд 20 гаруй жилийн судалгаа хийсэн гэсэн шүү дээ. Тэгээ энэ хүний одоо хэлснээр бол энэ талаар гэж байгаа байхгүй. Ер нь хар орон хоттой энэ зэрэгцэх үйц одоо өөр одоо ингээд түүх агуулсан тий. Баялаг одоо хот сойрон бол одоо байхгүй гэж хэлээд байгаа байхгүй. За одоо үндсэндээ одоо нэг хар орон хот маань ягаад гэвэл нэг хар орон хотоос олдсон учраас хар орон хотоо нэг жоохон тодтогж өгöd байгаа юм. За хар орон хотын хамгийн анхны судалгаа бол 1889 онд нэг ядрын цовын тий ингээ анх ингээ илрүүлсэн байгаа байхгүй. Тэгэхээр 1889 он гэхэр чи одоо хэдэн он бэ? Тэгэхээр нэг 130 орчим жил гэж байгаа. За ингээ 130 орчим жилийн хугацаанд хар орон хотод ингээд судалгаа ингээд старалтаа явагдагдсан байна шүү дээ тий. За ингээ явсаар хагаад 1948-аас 49 оны хооронд Оросын сурвалжлагч одоо тэг гишүүн Киселев гэж хүн байгаа. За энэ хүн Перле хоёр одоо ингээ хамтраад хар орон хот тий хар балгаас эдгээрт одоо ингэж малтлах хийсэн байгаа байхгүй. За энэ малтлагын тухай ярих юм бол одоо ингээд өгөөдө хааны одоо тий
төмөн хамгаалтанд ордог нөгөө мөнгө мод гэдэг те энэ талаар ч ингээд өөр чиглэл рүү хөөгөө явчих юм. Тэгэхээр энэ талаар хоёулаа нэг нэвтрүүлэг хийн. Тэгээд энд бол хамгийн том судалгаа хийсэн байгаа байхгүй юу? Яг 20 дугаар зуунд гэсэн үг те. За энэс хойшоогоо бол 1976-аас 84 оны хооронд бол доктор Сирожов хар хорин хоолтыг судлах одоо ангийг удирдах байсан байгаа. Түүхэн хөрөлнгөөс гарсан тий энэ судалгааны багийг. Монгол хүн удирдсан байж. За тэгээ энэ судалгааны баг бол мэдээж одоо хар хорин хотоос бол маш олон тий судалгааны эргэлтэнд орох тий ингээ олдурууд олсон байгаа байхгүй. За ингээ олдуруудаас гадна энэ онц сонирхолтой олдуруудаас нэлийн хэд байдаг. Тэгээ өнөөдөр бол хоёул бол эдгээрээс бол нэг зөвхөн хоёрхан олдрын тухай ярих гэдэг байгаа байхгүй. Мэдээж дийлэнх нь бол малтлах судалгаагаар олдож байгаа тий. Малтлах судалгаагаар олдож байгаа. Гэвтэл зарим нь бол одоо ингээд санамсаргүй байдлаар олдох бас ингээд тохиолдлууд байна л да. За энэ нь бол бас юу вэ гэхлээр ингээд шууд яриад яг чи тий. Энэ 1975 онд бол Өвөр хангаан аймагч нь хар хорин сум гэж байгаа шүү дээ тий. Хар хорин байгаа сангийн аж ахуй тий. Газар тариалан гэдэг ч юм уу ийм утгаараа ингээд хоцорон баригдаж эхэлжсэн байгаа. Тэгээ би энийг яагаад нэг өөр ингээд сайн ихтгэлтэй яриад байгаа юм бэ гэхлээр би өөр хар хорин хоолтууд яг Монгол Германы хамтарсан экспедицэд одоо энэ доктор Уу Эрдэнэбатгай тий бас профессор Баяр багш Батбаяр ах одоо доктор Батбаяр ах тий эдгээр хүмүүсийн одоо нэг удирдлагын доор бас яг ингээд 2 жил ингэж ажилласан байхгүй. Тэгээ ингээд нутгийн ард иргэдээс ингээд сонсож байхад бол ер нь яг тэр хар хорин сангийн аж ахуйг байгуулж хахад 13 дугаар зууны үеийн хар хорин хотоос гэсэн үг шүү дээ. Хотын тойроос маш хэмжээний барилгын материал бас зөөсөн байдаг байхгүй. За тэгээ энэтэй холбоотой юм уу ямар тач 1975 онд бол ингэсэн байгаа юм. Энэ хар хорин сумын төвд те авто сургуулийн барилга байгуулах болсон байгаа байхгүй. Тэгээ энэний газар шорооны одоо ажлын явцад бол энэ хүний нүүрний хэв бүхий 2 дүрсийг санамсаргүй тохиолдлоор илрүүлсэн байгаа. Байшингийн суур тавих гэж ухаж байгаа гэсэн үг тийм. Энэ бол тийм гэсэн үг. Газар шорооны ажиллар гэсэн үг шүү дээ. Гэтэл энэ нь бол бас яг газар шорооны ажиллаар мөн үү эсвэл арай өөр байсан уу гэл ингээл янз янзын яриануд байдаг л да. За гэтэл эдгээр олдуурыг тэгээ олсон хүмүүс бол яг тухайн үед шууд ийм олдлоо шүү гэж өгөөг байгаа юм. Тэгэн гутаа тэрийг яасан бэ гэхээр өөрсдийнхөө одоо орон сууцтай эсвэл сууцныхаа ханд ингээ өлгөх зэргээр ард нь одоо ингээ нэг нөхмөх гарах нь шүү дээ. Тийм гоё баг болсон юм чи тий. Мэдэхгүй шүү дээ. Одоо юун багийн тий. Тий ингээд нөгөө байлгаж исэн байгаа байхгүй. За тэгээ энийг бол яг археологч одоо намсран сэр ож байгаа тий. Энэ хүн бол ингээ сурвалжлан мэдээд ингээ тий яг эдгээр хүмүүс одоо ингээ ийм юм гэж олсон юм байна гэдэг. Тэгээ араас нь нэхэж ингээ явсаар агаад тухайн одоо юу зүйлийг олж авсан байгаа байхгүй. Йоо, тэгээд түүхэндээ юм болчдөг тий. Яа, тэг гэртээ өлгцэн. Аха. Тэгээ энийг болохоор нөө түүхийн хүрээлэнгийн эртний одоо судлалын сан хөмрөгт авчирч хадгалсан байгаа юм. Тэгээ энэ талаар бол ерөөсөө яг тухайн үед нь бол юу яасан байгаа байхгүй. Ямар нэгэн одоо ингээ тайлан тий эсвэл одоо судалгаа шинжилгээний ажил бол хийгдээгүй. Тэгвэл яг ингээд анх олоод 93-та Монголиа гэдэг ингээд сэтгүүл байсан юм байна л да. Энэ сэтгүүлд бол сэр ож байгаа бас нэг юм тухайн сэдвээр одоо нэг сурвалжлагч нарт бол ярьцлага өгсөн байт юм байлээ. Тэгээ энэ цагаас хойшоо бол яг энэ олдур маань бол өөрөөр бас нэг юм сайн судлагдаагүй. Одоо ч гэсэн энэ бол ингээд бүр сайн ингээд судлагдаагүй гэх юм уу те байгаад байгаа юм. За тэгээд энийг бол ерөнхийдөө бас яг 1980 онд бол Навангоо бас ингээд судалгааны бүтээлдээ дурдсан байдгийг. Одоо нэг Ефтим Франы хэлэр ч одоо манай эртний өмнөх болоо явчин тий. Тэгтэл одоо энэ багийг материал нь яг юу юм бэ? Төмөр байсан бол одоо зэвэрчих гээд байна тий. Тэр бас их сонирхолтой байна. За хоёул хамтран ажиллагчид хэлцүүлээд нэвтрүүлгээ үргэлжлүүлье. За тэгээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар манай Mobicom маань хамтран ажиллаж байгаа. Тэгээд сонсогч та бүхэндээ дататай болох юм хэлбэр аргыг зааж өгье. Энэ маань 3 дугаар сарын 31-ний дуустал үргэлжлэх юм байлээ. Тэгэхээр ерөөсөө одоо 2 хоног үлдсэн гэсэн үг. За тэгэхээр ганцхан үйлдэл хийгээд багцаа ахиулаад 24 гигабайт одоо дата. За нэмэх нь од мөндөр промо кодыг ашиглаад 15 гигабайт буюу нийт юм 39 гигабайтын дататай болох боломжийг та бүхэндээ олгож байгаамаа. Тэгэхээр ямар ганцхан үйлдэл хийх вэ гэхээр Mobicom-ийн та дугаартай болвол Mobicom аппликейшн руугаа ороод хэлбэр үйлчлэгээ гэдэг хэсэг рүү нэвлэж орох юм байна. За тэгээд багц ахиулах гэдэг рүүгээ ороод урилгын код гэдэг хэсэг гарч ирнэ. Үүн дээр нь болохоор одоо энэ доор баннер дээр гарч байгаа од мөндөр гэдгийг яг одоо энэ латингийн дараалалаар нь бичээд од мөндөр гэдэг юм промо кодтой гэсэн үг. За тэгээд итгэжүүлэхийг заавал дарна. Ингээд болоо.
За тэгээд та бүхэн маань одоо 39 ГБ-ийн датаг та бүхэндээ урамшууллахаа олгож байгаа юм. Тэгээд 3 дугаар сарын 31-ний дуустал гэдгийг анхаараарай. Тэгээд Mobicom-ийн бас шинэ хэрэглэгч болж байгаа тохиолдолд бас яг адилхан. Тэгэхээр гоё одоо тэнгэрээс юм ирдэн гэдэг шиг те ийм гоё үйлчлэгийг та бүхэндээ санал болгож байгаа. Тэгээд ашиглаад аваарай. Баярлалаа Mobicom-ийн хамт олондоо бас манайг од мөндрийн сонсогчдод зориулаад ийм гоё үйлчлэгийг бас гаргаж агаад маш гоё. За маш их баярлалаа. Тий. За тэгэхээр одоо ямар ч гэсэн Харааран хотын тий нутаг дэвсгэрээс олцсон дээрх одоо ингээ хоёр нүүрний дүрсэн шүү дээ тий. Энэ дүрсийг бол ингээ сайн харах юм бол ер нь эртний Египтийн фараон тий хаад нарын тий бунхан дүрслэгттэй яг ижил дүр төрхтэй байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол ингээ төвгүй танигдж байгаа мэдэгдэж байгаа гэсэн үг. Тэгээ энэ бол мэдээж хин хүний анхаарлыг татна шүү дээ тий. Энэ бол мэдээж эрдэм шилгээний ач холбогдолтой тий. Ер нь археологчд бол ингээ зохиосоор бол үнэлгээ ингээ байгаа гэсэн үг байхгүй. Жохон юу вэ гэхлээр Египтийн фараоны одоо ингээ дүр төрхтэй Монголын эртний нийслэл Харарам хотоос Монголын эзэнт гүрний нийслэл Харарам хотоос олдож штэ тий. Маш сонирхолтой байна тий. Цаг үеийн хувьд шал өөр цаг үед байгаа хоёр зүйл байгаад байдаг тий. За сонсъё. За тэгээд яг ингээд яасан баа. Сэр Хожовгоо бол яг тухайн үе тий он цагийн хувьд бол Монгол гүрний үеийн археологийн дурсгал гэж үзсэн байгаа энийг. Тухайн үедээ хийсэн гэж байгаа байхгүй. Тэгээ Харарам хотын хүн амын одоо энэ бүтцийг судлахад бол нэлээд чухал хэрэглэгдэх хүн болно тий. Тэгээ Монгол гүрний үеийн үйлдвэрлэл, урлаг тий, оюуны соёлын асуудлыг улам тодорхой болгож гүнзгийрүүлэх боломж өгч байгаа ийм холбоор юм а гэж хэлсэн байгаа юм. За тэгээ одоо энэ холбоор яг хаана байгаа гэхэлэр энэ холбоор тухайн үед бол түүхийн хүрээд ингээд сан хөмрөгт хадгалгаас та байсан бол одоо бол Чингис хаан музейд тэгээ үзмэр болоод ингээд байж байгаа юм. Тий. Тэгээ энэ дүрсийг бол ингээд юу яаж байгаа байхгүй хоёр дүрс байгаа шүү дээ тий. Тэгээ нэгдүгээр дүрс нь болохоор энэ хар өнгөтэй гэж байгаа байхгүй. Тэгээ хэмжээ нь 20 см урт. 10-аас 15 тий. 10-15 см өргөн. 6 см зузаан гэж байгаа байхгүй. Тэгээ энэ бол бараг 160 орчим грамм одоо ингээд хүнд болно гэж байгаа. Тэгээ энэ түрүүн асуусан шүү дээ ямар материалаар хийсэн юм бэ гэдэг. Тэр энэ галтуулын хөөсөн хөрмөн чулуу гэж байгаа байхгүй. Хөөцөн хөрмөн чулуу дээ шүү дээ тий. За тэгээ энийг бол маш сайн нарийн засаж цэвэрлээд гадуур нь модон хуулга наагаад цемент маркинг гэсэн нэг ёсон доо. Нүүрэн талыг нь одоо ингээ өнгөлөөд технологи өндөр түвшинд урлан бүтээсэн байна гэж байгаа байхгүй. Тэгэхээр чин те би бас нэг зүйлийг гайхаад заахгүй. Энэ яг тэгээд Египтээс ирвүү, эртний Египтээс ирвүү. Эсвэл монголчууд одоо ямар нэг хүнүүчүүд маань уучлаарай их Монгол улсын үед одоо хин нэгэн зүгээр те дуурайлгаж хийдэг ч юм уу. Монгол хүн хийвүү гэдэг дээр ингээд бодож байтал галтуулын тэр одоо материал нь бас нэг зүйлийг хэлээд байна. Тий, яг үнэ. За одоо тэгэн гот чинь энд нэг ийм зүйл гараад ирж байгаа. Энд тэгвэл хар оронд энийг хийж яана гэдэг чинь тэр соёлыг мэддэг хүн гэдэг ч юм уу. Ийм зүйл бас байх боломжтой болж байгаа. Гэтэл магадгүй энэ нь өөрөө бас худалдаа харилцаа гэдэг ч юм уу. Энэ айгүй том зүйлийг ингээд илэрхийлээд өгч байгаа байхгүй. За гэтэл энийг бас магадгүй энийг арай өөрөөр байхыг тэг дуурайж хийсэн ч юм уу. Ийм байх магадлалууд ингээд маш олон байгаад байгаа юм. За тэгээ энэний одоо ингээд тодорхойлт нь болохоор хүний нүрийн дүрс гонцгой царайтай, өндөр сартгар хамартай, жартгай том нүдтэй, зузаан уруултай, амирлангүй төрхтэй гэж байгаа байхгүй. Надрахуул юм биш. Байж болох юм тий. За тэгээ хүний ирүүн дор байгаа тэр сахал маягтай тий. Энэ бол нэг фараон болсон үед нэг өгдөг тий. Үнгээр нь таньж штэ фараон байна гэдэг. Тий. Тэгээд одоо таниад нь штэ тий. За ингээд хоёрдугаар дүрс байгаа юм. За хоёрдугаар дүрс нь бол одоо ингээд бас ер нь бол нэгдүгээр дүрстэйг ер нь адил тий. Нэг хэвий одоо нэг хэлбэр хийц тий. Одоо нэг ашигласан материал нь гэсэн үг. Тэгэвч хүний нүүрний хуулган тий зүүн нүдний доод хэсэгт хамрын үзүүр, баруун шанаа доод уруулын хэсэгт холцорч толгоон хоёр талаар унтсан зогдор ус ирүүн дор байсан сахал зэрэг нь эвдрэн алга болжээ гэж. За тэгээ ингээ хүндийн жингээр бол нэг 130 орчим грамм гэж байгаа байхгүй. За тэгээ эртний египчүүд бол мотор хийж байсан хийж будсан хүний хэлбэртэй авсанд өгөхстэй босоо байдлаар нь оршуулдаг гэж байгаа байхгүй. За энийг бол хоёул бол бас нэлийн гайгүй дэлгэрэнгүй ярьчих юм. Яагаад вэ гэхэлэр од мөндөр сувгийнх маань саяхан одоо нооны одоо ингээд дараахан юу болоо штэ Египт очоод сайхан тэр нэг пирамид эртний тэр хаадын хөндөй эртний Египтийн соёлуудтай нэлээд сайн танилцлаа. За тэгээ энэ дээр бол ингээд нэмж хэлэх юм бол ер нь Египтэд бол нийтийн тооллын өмнөх 2000 жилийн өмнөөс пирамид гэдэг зүйлийг одоо ингээд барьхаа болсон гэж байгаа байхгүй. Фараон ба баячуудыг оршуулгахдаа хадыг өрөмдөж соолох болсон гэж. Тэгээ энийг бол ингээд бүр ихнээс нь хэлэх юм бол энэ бол яагаад нэг иймэрхүү зүйл ингээд байгаад байгаа юм бэ гэдэг зүйлийг ярив. Тэгэхээр мэдээж эн чинь нөгөө нэг хэрэг мууми байх юм бол тоноолчд одоо ингээд гимтэх буюу эсвэл алга болгох
ингээд тоногдчлаа гэж бодъё л да. Тэгтэл энэ ингээд тоногдсон байх юм бол тэрийг одоо буцаага тэр үр садна гэх юм уу те орлуулж одоо ингээд модоор юм уу эсвэл чулуугаар ингэж орлуулж хийдэг байсан байгаа байхгүй тэр дүрсийг нь те ингэж хийдэг болсон байгаа юм. За тэгээд бас яг манай одоо нэг саяны тэр Египтээр явсан аяллаа шүү дээ. Энэ аяллаар бол манай аялын хөтлөгч би яна нэг Рамсес гэдэг тэр чигээр жилжчихэ. Бидний нөгөө Рамсес гэх баг байдаг байсан. За тэгээ энэ Рамсестэй манай аялын хөтлөгч маань ер нь бол юу яаж байгаа маа? Эртний Египтэд бол тий одоо фараонуудаа оршуулахдаа бол ер нь бол 3 янзын одоо ингээд ийм төрөл байна. Тэгээ энэ 3 янзын төрөл нь бол эхлээд бол эртний фараонуудаа оршуулахдаа бол газрын одоо нэг хөрсөнд ингэж булж оршуулдаг байсан. За ингээд булж оршуулах нь бол өөрөө бас нэг юм сул талтай байсан баг. Энэ нь юу гэхээр ингээд булаад оршуулад явцсныхан дараа гэх юм уу да тий ингээд хүн оршуулгын зан үйл дуусны дараа нэг цөөвөр чон. Тэр цөөвөр чон гэдэг зүйл чинь нэг ухаад идчихдэг байсан юм байна л да. За ингээд ухаад идчихлээ. Тэгэн гут нь одоо нэг цөөвөр чон идчихдэг байдаг байсан учраас явсаар хагаад одоо яг нэг пирамид гэдэг зүйл рүү ингээд орж байгаа юм. За энэ хоёр дахь хэлбэр нэгээс тий. За тийм байна. За пирамид бол өөрөө бол өсвөр том байгууламж шүү дээ тийм. Гэтэ энэ бол яг нэг түүхэн цаг үе үечлэр бол одоо ингээд нэг жижигээс том гээд болоо явчихж байгаа шүү дээ. Энэ ч өөр амар том асар гайхалтай зүйл байгаа байхгүй. Гэтэл энэ дээр яасан бэ гэхээр одоо нэг цөөвөр чон гэдэг байсан тэр аюул нь хүн өөрөө болж орж байгаа байхгүй. Тэр нь болохоор энэ фараоны одоо буухан дотор тийм маш олон альтернатив гэдэг ч юм уу эсвэл янз бүрийн байгаа гэдэг тийм олзоолох гэж шунж байгаа. Тэрнээс гадна яг одоо манад одоо тайлбарлагч хэлснээр бол бас энэ өмнөх одоо тий хаадуудаа үгүйсгсэн фараонууд гарч ирдэг. Эдгээр нь бас өшөнзөн авах гэдэг ч юм уу ямар нэгэн байдлаар бас Египтийг одоо тонжсэн ийм одоо баримтууд бас байна гэдэг тий. Адилхан биш үү тий ясын цайлгана гэдэг өвшөөгөө авах гээд идэх тий адилхан биш. Харин тий. За тэгээд иймэрхүү зүйл байгаа даа тий. Тэгэхээр одоо нэг ийм зүйл болчлоо. Гэтэл одоо 3 дахь нь болохоор яах вэ гэхлээр юу ачиж байгаа байхгүй. Одоо пирамид руу шилжиж байгаа шүү дээ тий. За тэгээд пирамид нь бол мэдээж нөгөө хуучин хаан тусын үе байхгүй. Одоо нийтийн тооллын өмнөх 2686-аас 2160 оны хооронд нийтдээ нэг юм 500 гаруй жил үргэлжилсэн зүйл байгаа шүү дээ тий. Яг нэг пирамид буюу. Тэгэхээр энэ бол мэдээж яг Египтийн үеийн хамгийн хүчирхэгчлэлтэй тий хүчирхэлжил болж исэн нөгөө Газигийн пирамид нөгөө их Сфинкс тий нэг хамгаалагч зэрэг энэ дурсгалуудаар бол ингээ харж болж байгаа юм. За тэгээ аргагүй л нэрээ дэлхийн түүхний хамгийн одоо урт удаан түүхтэй улс юм а тий. Одоо 2000 хэд манай эртний өмнөх онд ийм зүйлийг бүтээн байгуулаа гэж хэлсэн хэрэг. За тэгэхээр одоо нөгөө фараон болон одоо тэр одоо язгууртан гэх юм тий. Эдгээр одоо пирамид чинь тоноод эхэлчихлээ шүү дээ. Тий. Тэгээд эхлэн гут чинь одоо яг юу болох вэ гэхэлэр нөгөө хаадуудаа илүү нууцлаг газар оршуулах болчихж байгаа байхгүй. За энэ илүү нууцлаг газар нь болохоор хаадын хөндий, хаттын хөндий тий. Одоо энэ нь юу гэсэн үг гэхээр асар том юм уул хадад уул байгаа байхгүй гэдэг чинь. Хадтай уулыг ингээд нүхэлж байгаа. Нүхлээд газрын доор одоо ингээд тий маш том гүнзгий нүх хийж байгаа байхгүй. Тэгээ тэр гүнзгий нүхэнд чинь одоо шаттай, хантай, хан дээр нөхөө зурагтай тий. Ингээд явсаар агаад маш том чулуун авсан дотор тий чулуун том авсан байгаа байхгүй. Тэр авсан дотор нөгөө эртнийхээ фараон хаадууд тий эдрийг хийж байгаа. За энэ бол яг юу гэсэн үг вэ гэхээр за ингээд ийм нууцлаг байдлаар оршуулчлаа штэ. За ингээд нууцлаг байдлаар оршуулсан боловч энд өөрсдөө нэг тэмдэг татсан баг. Тэр хаадын хөндий гэдгийнхээ орой дээр нь болохоор бас нэг пирамид ирчихэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр холоос харангуйтай үй тэр уулын орой дээр юу пирамид байна гэдэг хүмүүс чинь шинж тэмдгээр нь мэдээд тэгээд тэр нөгөө хаадын хөндийг чинь тонох үйл явдал те эндээс бас гарсан гэдэг. За энэ мэтлэнгээр ингээд нэг сонирхолтой тий ингээд зүйлүүд явсаар агаад ер нь тэр нэг фараоны дүрсийг тий дүрслэх ийм үйл явдлууд гараад ирж байгаа штэ. За тэгээ манай нөгөө нэг Рамзес тайлбарлагч маань хэлж байгаа байхгүй. Оо иймэрхүү дүр зургнууд тий ер нь дэлхийн ямар ч музейд очиход иймэрхүү ховор нандин тий эртний Египтийн ингээд олдрууд байх боломжтой. Гэхдээ энд бол манад бол ингээд бүх олдрууд оргиороо тий ингээд хөглөрөд байж байгаа гэж хэлж байгаа. Гэтэл энэ нь өөрөө тэр эртний тэр Египтээс Монгол хэр хол вэ те. Тэгээ Монголын эзэнт гүрний үед бүр явж те явсаар хагаад ингээ эртний фараоны дүрхтэй дүрстэй ингээ дүрслэл олдоод байдаг нь ямар сони те. Саяны тэр дүрслийн тэр хоёр дахь нүрийн дүрс шүү дээ те. Тэр нь хэдийгээр ингээд түүхийн ондоо цаг үед холбогдож шít 13 дугаар зууны үед ингээ Монголоос олчлаа те. Гэтэл энэ нь өөрөө яг эртний Египтийн тэр нэг Сфинкс хэмээх одоо нэг хүн толгойтой авраг арслан байгаа шүү дээ. Хүний хэлбэртэй. Тэгээ энэнийг ингээд дүрсэлсэн дүрстэй агай их адилхан байгаа байхгүй.
Тэгэхээр энийг бол ерөнхийдөө бол одоо ингээд янз янзаар хэлээд байгаа. Чиний саяны яг хэлж ирсэн юм чи би яг энэ нэвтрүүлгийг бэлдэж байхдаа бодож байсан аахгүй. Тэр галтуулын ингээд чулуу гэдэг ба шүү дээ. Тэгэхээр энэ бас магадгүй Монголоос олдсон те яг хийх бас боломжтой юм байна гэж бодож байсан. Тэгээд судлаачид бол энийг бас энэ Африк зүгийн гаралтай те урлагийн бүтээл одоо ер нь бол мөн бололтой гэдэг зүйлийг бас давхар хэлээд байгаа юм. Саяны энэ хоёр олдврыг маань. Энэ хоёр олдвроос бол шууд одоо нэг он цагийг тодорхойлох юм гаргасан нөө тий. Үгүй гаргаагүй. Гэхдээ яг серожогон үсэж байгаа бол яг л тухайн үеийн 13 дугаар зууны үеийн цаг хугацаатай тий хамаарах боломжтой гэдэг зүйлийг бас давхар хэлээд байгаа байхгүй. За тэгээ одоо саяны энэ хоёр олдворч нэг нь фараоны төрхийг илэрхийлжлээ. Нөгөөх нь сфинксийг гэдэг ч юм уу тий ингээд илэрхийлж байна гэж байгаа. Тэгэхээр тэр сфинкс гэдэг чинь эртний тэр фараон пирамидыг хамгаалагч нь болоод өгч байгаа ш тий. Хүч чадал эсвэл одоо мэрэгэн ухааны бэлэг тэмдэг гэдэг ч юм уу. Ийм зүйлүүдийг ингээ хилээд явчихж байгаа. Энэ хоёр алдрын ард ямар баялаг түүх агуулгаж байгаа болоо тий. Тэрийг одоо бид нэр бич чадах юм уу? За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар үрждэг сар хариултаа хадгалын худалдаа үйлчлэгийн банк маань ажиллаж байгаа. Тэгэхээр хариултаа хадгалъя гэдэг үйлчлэгийг манай од мөндрийн сонсогчдод бол ерөнхийдөө маш сайн мэдж байгаа хаа. Одоо дэлгүүрээс худалдаа авалт хийсэн 6500 төгрөгийн худалдаа авлаа гэж бодоход нэг хариулт одоо 500 юм уу те 1000 таны өөрийн чинь сонгосон 5000 хүртэлх төгрөгийн хариулт нь таны шууд хадгаламжийн данс руу шилжиж өгдөг ийм үйлчлэгийг зарлаад байсан. Тэгэхээр 4-р сарын 12-ны хүртэл яг энэ үйлчлэгээр хоримтлуулсан 25000 төгрөгийг 2 дахин үржүүлээд 50000 төгрөг болгож таны дансанд одоо хадгаламжинд нь одоо хийх ийм урамшууллыг зарлаад байгаа маа. Тэгэхээр яг хоримтлалаа эхлүүлж байгаа хүмүүс гэх юм уу шууд одоо 25000 төгрөг 2 дахин үржинэ гэхээр бас те маш гоё таатай түлхэц гэх юм уу тийм зүйл болж байна. Тэгэхээр та бүхэн маань бас дэлгэн дээр гарч байгаа QR кодыг уншуулад худалдаа үйлчлэгийн банкны энэ онлайн аппликейшнийг татаад харилцах тансаа нээгээд нэмэх нь одоо хадгаламжаа холбоод энэ үйлчлэгээ шууд одоо өнөөдөртөө ч юм уу те идэвхжүүлээд ашиглах ийм боломжтой. За төгтөг гэвэл за миний хувьд ч гэсэндээ яг биеэр очиод үйлчлүүлсэн бас их амар байдаг. Өөртөө өөр байрлах худалдаа үйлчлэгийн банкны салбар дээр очиод энэ үйлчлэгээ нээлгч мэдээж болно. За тэгээд нэгд өдөр бүр таны хадгаламжийн одоо нийт одоо үлдэгдлийг гэх юм уу бүх мэдээллийг таны гар утас бүртгэлтэй гар утас руу явуулж ядг юм аа. Тэгээд нийт монголчуудын хоримтлаа Монголыг бүтээцгээе гэсэн юм гоё урайтай ийм урамшуул зарлж байгаа. Тэгээд дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн маань 1819 77 гэсэн утсаар лавлаарай. Тэгээд худалдаа үйлчлэгийн банкныхаа хамт олон маш их баярлалаа. За баярлалаа. За ингээд цаашаага одоо яг урна чиний асуусан асуулт байгаа байхгүй. Тэгээ ингээд заримдаа ингээд чиний асуусан асуулт нэг хариулахаагүй ингээд хэцүү. Ягаад гэвэл энэ он цагийн тэ тухайн судлаач нар яг ингээд тогтоогоо судлаагүй те. Дээрээс нь ер нь бол энэ нэг хийц технологи те материалын хувьд бол орон нутгийн өрнөц онцлогийг хадгалсан гэж байгаа байхгүй. Учир үүнийг цаашаа дотоод гадаадын эрдэмтэд илүү нарийн судалж те гээд нарийн мэрэгжлийн хүчээр тал бүрээс нь наривчлан судлууштай байгаа юм аа л гэж хэлж байгаа байхгүй. Тэ. Тэгэхээр энэ бол бас л нэг судалгаа бүрэн гүйцэд явагдаагүй олдруудын нэг болж таарад байгаа байхгүй. Одоо хэдүүл ингэ бодоод үзье л та. Археологийн нийт олдрууд шүү дээ. Энэ олдруудыг нийт ингээ 100% гэж үзэх юм бол баг 95% нь дараагийнхаа судлаачдыг хүлээж байгаа байхгүй. Надад яг ямар нууц байна вэ те? Надад яг ямар нууц байна вэ? Намайг нэг яриулаад гаач. Би яриад үгүй гэдэг ч юм уу. Эсвэл намайг олж нээгээч гэдэг ч юм уу. Тэгэхээр ингээд бодит олдсон олдруудын баг 95% орчим хувь нь яг ингээд дараагийнхаа эрдэмтдийн ингээд судалгаагаа хүлээж байгаа. Бас нэг ийм зүйл байгаа юм. Галтуулын тэр хөмөл гэсэн чи одоо нөгөө ромчууд бол одоо цементэн бетонон барилгаараа нэг алдартай. Тэгээд ромчуудын тухайн үеийн тэр барилгаас хойш одоо 1000 хэдэн зуун жил бетоныг өгөхөд ашиглаагүй. Энийний нууц нь юу байсан бэ гэхээр тэр галтуулын яг тэр бэлэн байгаа тэр одоо цемент рүү юм уу тэр бүтээгдэхүүнийг авч ашигласан ийм түүх байдаг байхгүй. Тэгээ би энэ дээр яг галтуулын гинг тэр орж ирээл байж ин л да. Зүг бас гой санаа шүү дээ. Би болохоор яг галтуулгын гут нь одоо нэг манад ч нэг дээр ганган одоо тэнд нэг галтуулууд байгаа шүү дээ. Сүнсэн тэдний одоо нэг чулуу муулуу те тэр хөргөн чулуу муулуугаар ингээ хийцсэн болоо гэсэн бас давхар бодож байгаа байхгүй. Хоёул шал өөр юм бодсон байна шүү дээ. Монголын түүхийн одоо ингээ сурвалжаас бас ингээ үзэх юм боллоо шүү дээ. 13-аас 14-р зууны үед бол хар харин бол яг их Монгол улсын тэг улс төр эдийн засаг соёлын төв байснаас гадна ер нь олон улсын одоо ингээ худалдаа харилцааны томоохон одоо юм зангила газар байсан байгаа байхгүй. Энэ юу гэсэн үг вэ гэхээр тухайн одоо яг үед чинь дэлхийн эзэн хаадууд байсан тий дэлхийг одоо ингэж жолоодж исэн эдгээр хаадууд ч бол харааран хот руу бол торгоны зам худалдаа харилцаа тий бүх зүйлийг бас ингээ өөртөө татдаг гэсэн байгаа байхгүй. Ялангуяа Өгөөдөө хааны үед бол Өгөөдөө хааны хаанчлал
Тэ энэ бодлогын үед бол маш олон одоо нэг иймэрхүү баримтууд байдаг. Өгөөдөө хааны одоо худалдаачдыг тэтгэж байгаа. Эсвэл одоо тэр 8 арилжаа хийж байгаа худалдаачдын барааг хийсэн үннээс нь хэд дахин илүү үнээр авах гэдэг ч юм уу те. Ингээд нөгөө нэг худалдаачдыг өөрсөндөө татж байгаа энэ үйл явдлыг бас ингээд авахар байгаад байдаг те. Тэгэхээр энэ бол Монголын яг эзэнт гүрний нүүр царийг бас ингээд өргөд өгч байгаа байхгүй. За тэгэхээр мэдээж энд чинь юу болох вэ гэхээр Хараарам хотод бол дэлхийн өнцөг болон бүрээс те ирсэн худалдаачид гар орчууд ажиллаж байсан байж тарах гэдэгээс те. Тэгээ энэ талаар бол хамгийн тодорхой бичсэн хүн бол яг 1254 онд бол яг ингээд юу байсан байгаа байхгүй. Монголд 2 сар одоо ингээд оршин суусан. Тэгээ яг уг одоо ингээд Хараарам хотод гэсэн үг шүү дээ те. Уг хотын бүтэц зохион байгуулалт тэгээ оршин суугчдын бүрэлдэхүүн, ахуйн амьдрал тэгээ одоо ингээд хотод байсан сүм хийд те энэ одоо бүх зүйлүүдийг ингэж дэлгэрэнгүй бичсэн юу байгаа. Францискийн ёсны хувраг Гийом де Рубрук гэж юм байгаа байхгүй. За тэгээ Рубрук гэдэг хүний тэр яг сурвалж судалгааныханд одоо тэр бүтээл дээр нь те янз бүрийн үндэсний дүрс дахигчдын 12 дугуй гэж байгаа. Янз бүрийн үндэсний те дүрс дахигчдын 12 дугуй. Тэгэхээр энэ нэг христийн шашинтай хүн ингэж хэлж байна гэдэг нь магадгүй энэ нөгөө буддын шашин те иймэрхүү зүйлийг бас хэлж явах магадaltaй тий. За тэгээ Мухаммедийн шашин байсан гэсэн санаа байна тий. Тэгэхээр одоо хар хормын тэр хашаа гэдэг юм уу тэр нь тийм том байсан гэсэн үг юм уу? Хар хорны хашаа бол одоо 1.4 харьцан 1.5 амьд хэмжээтэй байхгүй юу? Эрдэнэзүү одоо яг одоогийн харагдж байгаа Эрдэнэзүү ба штэ тий. Эрдэнэзүүг 400 харьцан 400 м-г ойлгооч. Тэнгуут нь яг тэрний залгаад арталт нь байгаа штэ. Тэгэхээр энэ бол яг хар хорны хотын дүүрэг гэдэг одоо ингээд манай найруулагч яг одоо ингээд зургийг үзүүлж байгаа хаа. За тэгэхээр тэр мэдээж дотор нь бол юу яасан байгаа л да гэр хот гэдэг одоо хар хорны хотыг чинь тухайн үеийн хотыг чинь ингээд сэргээгээд ингээд гаргаад ирсэн байгаа штэ. Тэгээд ингээд сая Рубрукийн тэмдэглэлтэй дүрс одоо ингээд тагчд ингээд 12 дугуй гэж байгаа штэ. Энэс гадна нөгөө Мухаммедийн сургаалыг номлогч гэж байгаа байхгүй муслим те 2 сүм. Тэгээ хотын захад гэж байгаа байхгүй христийн нэжгээд сүм оршдгоо гэж хэлж байгаа. Тэгээ онцлон тэмдэглэсэн байгаа штэ энийг. За тэгэн гот нь одоо яг энэ Рубрукийн мэдээгэн дээр үндэслээд гэсэн үг байхгүй. Үндэслээд гэдэг нөгөө одоо орчин үеийн одоо нэг археологийн малтлах судалгаа ингээ явагдаж байгаа тохиолдол бас байгаа байхгүй. Энийг би нөгөө хар хорнд өөрөө ажиллаж байсан учраас сайн мэдж хэлээд байгаа тийм. Тэгээ үүнээс гадна яг одоо саяны тэр хамгийн сүүлийн христийн шашин гэдэг ч юм уу тийм. Энэс сүм гэдэг энэний малтлах судалгаа хийгдсэн. Саяны тэр 12 дугуй гэдэг байгаа чинь нэг том их асартын ингээ малтлах судалгаа хийгдсэн. Хотын тэр яг төв одоо худалдааны төв энэ хэсгийн малтлах судалгаа хийгдсэн. Ийм зүйлүүд байгаад байгаа юм. Тэр олон шашны мөргөлийн сүм одоо дугуйнууд юм уу тийм зүйл байна гэдэг чинь одоо хэдэн хүн байлаад тэр 12 хуваагдах бай тээ. Тэгэхээр хүн амын нэг юм багцааг бас харуулж байна тий. Тий. Багцааг харуулахаас гадна ер нь бол монголчууд нийтээрээ дэлхийд дахинд бол тий нэг хотод 13 дахь зуунд өөр байх боломжгүй шүү дээ. Энд чинь нөгөө нэг загалмаатны аяндаа ингээ шашин хоорондын мөргөлдөөн гэдэг ч юм уу ийм зүйл байсан. Жишээ нь өөр улс оронд очингуудаа арай өөр шашны урсгал шүтэн гэдэг бол баг байж боломгүй зүйл байж хахад Монголын эзэнт гүрнийг хар хором хотод те ингээ тоогоор нь ингээ хилээд өчөж байгаа сте. Тэгээ одоо энэс гадна яг энд нэг түүхэн сурвалжд бас нэг ийм зүйл болох юм. Энэ өгөөдөө хаан таалд өгсөж байгаа те мэдээж таалд өгсөн гутаа өөрийнхөө гэрээслийг гэж үлдээгээгүй. За энэ түүхээр нь ярих юм бол маш олон сэдв болчих гээд байгаа байхгүй. Тэгэхээр энд бол яг за ачлаа. Окей. За яг ингээд өгөөдөө хаан таалд өгсөний дараа Туркина хатан төр барьж байгаа. Туркина хатны дараа 1246 он Тамирын шар ордон гэдэг газар те Гүйг хаан ширэн сууж байгаа байхгүй. За энийг яг ингээд нөгөө нэг тухайн үед те Монгол нутагт байсан одоо нэг илж төлөөлөгч те энэ хүмүүс ч бүр ингээд маш сайн нарийн тэмдэглээд авсан байгаа штэ. За тэгээд энэ дээр тэмдэглэхдээ юу гэж тэмдэглэсэн бэ гэхээр Далай хаанаар өргөмжлөх те их хуралдаад загалмайн Оросыг төлөөлөн Ихван Ярослав Сэлжук Румын султан Килиж Арслан гэж байгаа байхгүй. Арменийг төрийн дээд эрхтэн Исмапт Египтийн султаны ах гэж байгаа. Энэ айгуу сонирхол байна. Египтийн султаны ах. За тэгмүүд яг энэ үед чинь Египт яг ямар байсан бэ гэх түрүүн хоёул яг нэвтрүүлэг хэлэхээс өмнө урнаадаа хэлчихсэн шүү дээ. Нийтийн толын тэр одоо 30 оноос ч хойш 7 дугаар калифатра те энэс ч хойш Египт чинь одоо Ромын эзэнт гүрэнгээ болоод явцсан байна гэдэг. Гэтэл яг 13 дугаар зууны яг энэ цаг үед шүү дээ те. Энэ цаг үед чинь бол нөгөө Аюбидийн улс буюу яг энэ цаг хугацаанд тэр 46 оны үйл явдлыг ярих юм бол Ас-Салих гэдэг одоо ингээд султан байгаад байгаа байхгүй. Тэгэхээр тэр Ас-Салих гэдэг султаны ах нь
Монгол ирсэн байж тарах гэдэг шүү дээ. Тийм гост. Монголын эзэнт гүрний их хааны өргөмжлөх тэр Тамирын шар ордонд болсон ёслолд оролцсон байгаа гэдэг. За ингээд Багдадын халифын итгэмжлэгдсэн элчин сайд гэж Солонгосын хаан хүү Гүржийн Загалмайн хаант те улсын хаан ширээний төлөө өрсөлдөж ирсэн одоо ингээд хоёр хүн ингээд зэрэг ирж байгаа штэ. За энэ чинь бүр ингээд амар зүйл болж байгаа штэ. Одоо Туркийн хатан чинь бараг л зарим хүмүүсийн хувь заяаг тэнд нь шийдэж өгч байгаа штэ те. За энэ мэтлэнгээр ер нь бол эдгээр хүмүүс бол те 4000 гаруй элч төлөөлөгч нар гэж байгаа байхгүй юу? Эдгээр хүмүүс мэдээж нэгдүгээрт одоо те эзэнт гүрний хаан ширээнд хэн суух нь тэдний одоо зэр зэвсэг те ер нь бол зэвний үзүр хаашаа чиглэх нь те сэлэмний үзүр хаашаа довтлох нь гэдэг ч юм уу ийм зүйлийг одоо ингээд нэлээд сонирхож ирж байгаа штэ те. За одоо ингээд энэс цаашаа бас нэг гоё юм болно. Тэр нь юу гэхээр юу байгаа штэ Плана Карпин байгаа те түүний нөхөд бол те Монгол газараас буцсан штэ Плана Карпин одоо энийг чинь ингээд бичиж штэ те буцахдаа дээр дурдсан Египтийн султааны элчин сайдын нөгөө Египтийн султан байгаа штэ султааны ах гэдэг байгаа штэ те ах гэдэг хүнтэй хамт одоо нэг Персийн хил хүртэл аялын явсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд нөгөө нэг энэ тухай бол Английн эрдэмтэн Саундерс гэж хүн ингээд судалгааны бүтээлд дурдж үлдээсэн. За тэгээ энэ бол яг цаагаараа яг юу хэлээд байна гэхлээр Монголын феодлууд гэж байгаа байхгүй. За энэ нь болохоор мэдээж Монголын эзэнт гүрний үед гэсэн үг шүү дээ. Ер нь бол Монголын эзэнт гүрэн бол өрн зүгт нэг Сартуул улс Кавказыг байлдан дагуулж авсны дараа Египт те тэр зүг рүү султааны хаант улс зэрэг рүү одоо нэг ил хаант одоо халифын одоо Багдадын халиф байгаа штэ. Эдгээр зэрэг улсуудтай бол мэдээж нэг зах хаяа нийлэх, дээрээс нь энтэй одоо нэг өрсөлдөх, эсвэл илч төлөөлөгчөө илгээх те инх тайван одоо тогтоох гэдэг ч юм харилцаа холбоо тогтоож исэн бөгөөд тэдгээр улс орнууд ч гэсэн Монголыг маш их сонирхож исэн үйл явдал байгаа байхгүй. Тэгэхээр энэний одоо нэг гол одоо зангилаа гэхээр саяны одоо Египтийн фараоны одоо те дүрх олцсон гэдэг юм аа болохоор ер нь бол иймээс одоо Харарын хотын одоо дэвсгэр те Монгол их газараас олцсон саяны Египтийн фараоны нүрийн дүрс бол 13-аас 14-р зууны үеийн монголчууд те гадаадтай түүний дотор мусульман шашны ертөнцтэй Африк зүгийн улс орнуудтай улс төр, эдийн засаг, соёл боловсролын талаар өргөн харилцаатай байсныг гэрчлэх бит олддуур бас байж болох талтай байгаа байхгүй. Яг л тийм бас. Тэгэхээр энэ бол нөгөө гадаад харилцаа гэдэг зүйлийг бол нэлээд сайн харуулж болохоос одоо юм байна. Тэгээд саяны тэр нөгөө хэлж байгаагаар нөгөө нэг галтуулын хөрөмжлөө гэдэг байгаа шүү дээ. Энийг нэг илүү сайн шинжлэх, судлах гэдэг юм уу. Эсвэл магадгүй яг энэ хэлбэрийн одоо олдрууд өөр улс орноос хаанаас олдож ин гэдэг юм уу. Энийг илүү нарийн судалснаар бас илүү тодорхой үр дүнгууд гарах байхаа гэж найдаж байна те. Надад бол одоо нэг Египтийн султан одоо бол би гайхаа болчлаа те. Хар хотод одоо өгөөдөгний одоо нэг хамаатных нь хүүхэд ч юм уу те. За бэлэг шөө гэж өгөөл оргицсан юм шиг санагдаж шүү. Ер нь тийм зүйл бол бас маш байгаа штэ. Яг тэр сурвалж бичиг дээр чинь бичсэн байгаа штэ. Монголд одоо те очихоор одоо нэг маш олон одоо нэг бэлэг сэлтэнгээ хэрэг болдог. Одоо хаанд өгөхөөс илүүтэйгээр бас нөгөө нэг яг ингээд газарчилж явж байгаа те. Эдгээр хүмүүст нь бас бэлэг өгдөг гэл. За маш сонирхолтой байлаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар үрждэг сар хариултаа хадгалын худалдаа хөгжлийн банк Mobicom найзуутай аваад дата аваарай гэдэг урамшуул хамтран ажиллаа. Тэгээд нэвтрүүлэг маань НТV болон Одмондөр радио 107 83.3 гэсэн хос төлгөөнөөр та бүхэндээ хүрлээ. Хамтдаа байсан үзэг сонсогч та бүхэндээ маш их баярлалаа. За бас Марат агштай их баярлалаа. Сонирхолтой байлаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр суваг энэ мэтлэн танин мэдхүн 1000 хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд танд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай өргөжлөх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.